Түүх ингэж эхэлсэн буюу найрсаг шартай танилцсан нь. Олонний нэрлэгээр буюу одоогийнхоор бол хам богд хороолол тухайн үеийнхээрээ бол Viva City гэх шинэхэн өнгө төрхтэй хороололд залуу хос тусдаа гараад багагүй хугацааг үджээ. Ажил гэрийн хооронд гүүх халуухан хосын л амьдрал. Илүүчгүй, дутуучгүй, яг л хүрээдэл дуустдаг цалин, өглөө гараад орой ирдэг залуу хосын амьдрал. Орлогоосоо илүүчилж, гэрээ тогтчулж, амьдралаа уу татах гэсэн гал халуун ирмэлзэл. Хосууд өглөө оройдоо гэрээсээ гараад автобусны буудлал руу алхахад жижигхэн биетэй шар нохоо өдөр бүр таарч, дэм хүссэн өнгө аясаар гунигтайхан харна. Өдөр болгон таарах нэр нь үлмэдэгдэх шар нохоод залуу хосууд найрсаг шар гэж нэр өгчээ. Өдөр бүрий таардаг найрсаг шар хосуудыг автобусны буудал хөргөж өгөөд үлдэнэ. Оройдоо байрныхаа хавь руу ороод ирэхэд өнөөхөл янзаараа царайчлангуй бараадна. 2. Ам гуйсан тарчлаан буюу найрсаг шарыг үрчилсэн нь. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Viva City хорооллын оршин суугчдын Facebook группт Яармгийн Viva хотхны орцонд энэ нохоо төрчихлөө 3 зулцган аймгүй ганц үлдсэн нь хүкэж чадахгүй байна. Туслаач хүмүүсээ ахаа төрөх гэж чадахгүй байх шиг байна. 9-23 тэд рүү залгаж холбогдно. Яаралтай туслаач яахаа мэдгүй байна гэх постыг залуу хосууд олж харав. Сайн ажиглавал сүүлийн эдэн сар орцны үүднээс автобусны буудал хөргөж өгөөд үлддэг хизээний танил найрсаг шарн байхан тэр. Залуу хос тэргэлзээ байсангүй шууд туслахаар болов. Ингээд түүнийг гэртээ авчирхаар шийдэв. Хос залуус найрсаг шар гэх хизээний танилаа очиж авсан даруйда яаралтай эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж тэнхрүүлв. Ингээд олон асуудлууд эслэгдэх үед нохоогоо албан ёсоор Лего гэж нэрлэв. Ийхүү гудамжинд ам зогоож хүний царай харж гараа сунган хооллох Viva City хорооллын сайхан сэтгэлднүүдийн дэм тусаар ховор хэцүү өдрүүдийг туулж байсан Легогийн амьдрал эцэс болж 3 өрөө шинхэн байрны 1 өрөөг эзэмшин амьдрах болов. 3. Лего үлдэж эзэд яв буюу хагцал. Лего шинэ гэртээ ирээд харсан сум шиг он жилүүд өнгөрчээ. Залуухаас 2017 онд анхны хүүгээ чүлгээдв. Энэ бүх өрнөл дунд тэд Легогооч хайр халамжаар дутаасангүй. 2017 оны дундаас эхлэн гэрээ эзнийг олон улсын компаниудаас арилын санал тавьж урих болов. Ирээдүгөө бодвол гадагшаага явмаар, нас өндөр болж байгаа өвөө эмээгээ бодвол Монголдо баймаар эргэлзээ дүүрэн сонголтын донд бодлогочрох залуу хосын туултгал амьдрал. Нөгөө талдаа хүний нутагт очиод хэр хугацаанд хөлөө олж амьдрах бол гэдэг асуултан донд эрэгцсэн нэг тийм сэтгэл хөндөр өдрүүд удаан ургулчлаа. Ингээд 2018 оны эхэн болоход хосууд хүмүүсийн зорж тэмүүлдэг ажлын саналаа өвөрлөн гадагшаа зорих шийдвэрээ гаргав. Монголоос явах бэлтгэл, оршин суух, виз хүсэх, хариу хүлээх гээд үндсэндээ 8 сарыг тэд ардаа үлдээв. Визч гарч явах өдрүүд ойртов. Энэ цаг үеэс тэдний сэтгэлийг зовоосон нэг асуудал үүснэ. Бүхнээс хамгаалж хайрлсан Легогоо яах вэ гэдэг асуудал. Гудамжнаас авсан юм чинь гээд үл тоох ямар ч боломжгүй тийм л нандин холбоогоор тэд холбогджээ. Ингээд хэлэлцэж ярилцаад Лего гэрийнхээ ээж аавд нь үлдээх шийдвэр гаргав. Тийм, Лего үлдсэн, багнуурт үлдсэн. Эзэн нь явхдаа түүнд хандаж маш дуулууртай, төлөв даруухан, бас эрүүл саруул байж байгаарэ гэж захиад 2018 оны 8 дугаар сарын сэрүү татсан өглөө хөгшин Европыг зорин ниссэн юм. 4. Шинэ эзэн ба шинэ амьдрал. Хосод хүүгээ дагуулад Улаанбаатар Франкфуртын нислэгт суухад Лего эзэдээ сүүлийн удаа харсан юм. Шинэ эзэд нь болох ээж аав нь Легог аваад Багнуур хотыг зорив. Шинэ эзэд тогтоо улс тул Легод зовлон байсангүй. Магадгүй түүнд жинхэнэ эзэдээ санах гэдэг нэг л зовлон байсан бах. Хөгшин Европ төхөнсөн хосууд очоод ажил амьдрал буцалсан өдрүүдийг, саруудыг, жилүүдийг туулсаар л. Гэхдээ өдөр болгон аав ээжтэйгээ ярьж нохоогоо асуухаа мартсангүй. Цалингаа буух тоолонд нохоондоо зориулж гоё юм авч өгөөрэй, хоол авч өгөөрэй гэж евро шилжүүлсээр л байлаа. Залуу хосууд өнгөрсөн 7 жилийн хугацаанд хайртай нохоогоо санан аав ээжтэйгээ ярих тоолондоо нохоотойгоо ярьж сансан сэтгэлээ дундалдаг байлаа. Эзнээ танан сүүлээ шаргануулан утас iPad-ны дэлгэц ширтэх Лего хэрвээ хүний хэл мэддэг байсан бол юу ярих байсан бол? 5. 7 жилийн хүлээлт ба Германыг зорьсон Лего. 2018 оны 8 дугаар сарын сэрүү татсан өглөө эх орноо, ээж аавыгаа, эмээ өвөөгөө, инхрээ Легогоо орхиод ниссэн залуу хосууд оцсон газартаа эдээшэж ажил амьдрал тэгшэрчээ. Энэ хавар Германд өөрийн эзэмшлийн орон сууцтайч болов. Энэ л үеэс хайртай Легогоо Герман руу авах санаа сэтэл төрж Улаанбаатарт байх ах эгчтэйгээ ярилцаж эхлэв. Эхлээд бичиг баримтнуудыг хөөцөлдөв. Залуулаад Легогоо эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулав. Онгоцоор нисэх чөлөө зөвшөөрөлд цаг зарцуулав.
Бүх ажил яг таг бүртгэхэд онгоцонд авч ирэх хүний эрэлтч мордов. Ингээд бүх зүйл жин там болсны дараа онгоцон сууж явах үүргийг нь ч захиалав. Нохоогоо багнуураас Улаанбаатарт авчруулан эм тариа тариулж усанд орж цэвэр цэмцгэрийг олов. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 26-ны өдөр. Өглөө эртлэн боссон Лего 10 жилийн өмнө амийг нь аварсан эзэд рүүгээ, 7 жилийн өмнө орхиод явсан гэр бүл рүүгээ, хайртай хүмүүс рүүгээ нисгээр Чингис хаан нисэх боол руу амраа бит хоёроор хургуулan очив. Лего сууж явах үүртэйгээ нийлээд яг 23 кг болов. Нисхийн хяналтынхан гарч ирж Легог хүлээж аваад тавтаа зорчуулгаа илэрхийлээд гайлаар нэвтрүүлв. Яг энэ постыг бичиж байхад Лего газраас дээш тэнгэрт багцаагаар 13,000 метрийн өндөрт нисэж яваа. Тэр өнөөдөр үдээс хойш Франкфуртод газардна. Түүнийг хамгаас хайрлаж өмгөөлсөн эцэд нь тосож аавна. Харин энд хашаанд хонхоосон юм шиг хоёр хөгшин 7 жил хайрлан эрхлүүлсэн хүүхдүүдийнхээ хайртай нохоо Легог өгүүлэн сансаар үлдв. Легогийн бодит түүхээс. Энэ нэг юутай бүр яг нэг нисхийн нэг хөшөөн дээр онгоцны хөшөөн дээр нэг шар нохоо зураг авахулсан байсан. Яг нисэх гэжсэн үеийн зураг юм биш тэр. За. Тийм болж таарлаа. За гоё түүхэн тийм байна. За copy post. Бурханчлам Б Бүрбат таксны охин Анхаа хана. Ээж аваа хоёр маань 94 оны 4 сарын 11-нд гэрлэлтэд батлуулж байсан. Тэгсэн 24 оны 4 сарын 11-нд гэрлэлт нь дуусгаар болсон. Яг 30 жил. Өдөр нь хүртэл яг тэгж таарад юм гэдэг их сонин. Ээж нулимс туслуулаад аав чинь намайг 3 жил Монголын өв соёлыг дахин сэргээхэд туслаад өг гэж яриад Монголд дагуулж ирээд 30 жил болчихжээ гэж хэлэхэд нь өөрийн мэдлгүүд агаад л уйлцсан. Хүмүүс ээжийг минь сайн мэдэхгүй л дээ. Аавын ард ээж минь ямар их зүйлийг хийж бүтээж юу туусныг сонсвол хүмүүс үнэхээр ангаагаад л дуусна. Солонгост гэр бүлээ хаяад ганцхан аавд л итгэж аавыг л хараад харин нутагт 94 онд 8 сартай намайг тэрврээд Монголд шүн онгоцноос буугаад машинд явж байхдаа хав харанхууд хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй айц дунд намайг чанга тэрвэрч аавыг л цоо ширтээд Монголдоо гэртээ ирсэн гэдэг юм. Ирснээс хойш аав ээж хоёр хоромч амс хийлгүй хөдөлмөрлөж энэ их ажлын ард гарсан. Тэр их ажлынхаа хажуугаар хоёр охиноо монголоороо бахархдаг монгол хүмүүс болгож өсгөхдөө ээж минь Монгол миний эх орн болжээ. Нөхөр минь Монгол, хоёр охин минь Монгол, миний хоёр зээ Монгол, би одоо Монголоос өөр газарт амьдарч дасаж чадахгүй бахаа гэдэг. Аглагаас эрэхтэн ээж хоёр зээдээ сүү тарг өрөм авчираад цагаан идэ идүүл гэдэл хөргөгч дөрөн сүү тарг. Ээжийг хараад би юу ойлгосон бэ гэхээр эх орон гэдэг бичиг цаасандаа бишээ, цусандаач биш. Үнэхээр дассан газар нутгаа зөв хайрлаж тухтай гэсэн газар нь эх орон болдсон байна гэдгийг. Ээжээсээ би Монголыг хайрлаж сурсан, ээжээсээ би монголоороо бахархаж сурсан, ээж минь намайг монгол хүн болгож хүмүүжүүлсэн. Та минь биднийхээ дэргэд ирүүлийнх урт удаан жаргаарай. Хайртай шүү. Ярилцлагын хэсгээс гэсэн бай. Бурханчлан Бүрбат ихнэр нь солонгос хүн юм уу? Тийм гэсэн. Үу тийм үү. Тий, тэгээ ингээ доор нь ингээ хүмүүс ингээ юм бичсэн. Юунд энэтхэгт хамт сурж байхад зураач хүн юм байна л да. Солонгос хүн. Тэгээ бас энэтхэгт сурж байгаа. Тэгээ тэнд танилцаад тэгээд энэтхэхээс дагуулж ирсэн гэж нэг хүн комент хийсэн байсан л да. За. Тий, би бас анхудаа л мэдлээ. Би бас анхудаа сонсч байна. Тий, зураач хүн гэсэн. Гэтэ ямар мундаг юм те. Бүр монгол хүн болцсон биз дээ. Тий, харин тий. За 30 жил амьдраад тэгээд нөхөр нь хүүхдүүд нь гэдэг ихэрч нэр монгол хүн болох байх та. Тийм байна. За дараагийн сонсогч нэр нуслаад өгөөрэй гэсэн байна. Сайн байцгаана уу? Би одоо 19 настай залуу ээж. Анх 17 наснда жирэмсэн гэдгээ мэдсэн. Сургуулаа төгсөж амжаагүй байсан болохоор би гаргахыг хүсээгүй. Мөн аав ээжээсээ үнэхээр их айж имэж байсан юм. Тэгээд л манай нөхөр гаргана, би гаргахгүй гэд бит хоёр муудалцаж их л удаа явлаа. Эмнэлэг бараадах гээд бараг сар гарan явсан ч цаанаасаа зав цаг боломж бололцоо гэд бүгд л болж бүтэхгүй байсан. Яг нэг өдөр боломж гарч гэрээсээ гарах гэж байтал аав маань маргааш миний охин гаргачихж болохгүй юу? Өнөөдөр аав нь завгүй дүүнэрээ хараад өгөөчлээ. Би ч яахав заа гэд л үлдвэ. Зураг зүдээд хэвтэж байхад аав гэдэг Монголын уран сайхны кино үзв. Би кино үзээд уйлаад л гинт миний сэтгэл санаа сонирн болж за ядаж ийм муухай үйлдэл хийх гэж байгаагаа хинт чирэлгүй хийж чадахгүй юм шиг санагдаж эгчтэй цохуулгаад орхилоо. Тэр үед л эгчээ маань хэлсэн үг намайг бодлоо өөрчлөгтмөнд тусалсан. Намайг загнаагүй, буруутгаагүй, надад нандин сайхан үгсээр зоригжуулсан юм. Маргааш нэгчтэй уулзаад эмнэлэг орж үзүүлэхээр болов. Эхот харуултал хоёр ихэр гэж байна.
Эгчит хоёр хоёулаа шоконд орсон юм. Эмнэлгээс гараад явж байхдаа би яагаад ч юм миний хоолоо зангарч уйлах баярлах хоёрын голд байсан. Ингээд л би сургуулийн орхиор шийдсэн. Нэг ёсондоо үеийнхнээсээ эцсэн хэрэг. Хин ч мэдгүй байх л гэж бодож байсан ч хаанаас ч юм олоо сонсчихдаг юм байна лээ. Манайх гэдэг айл буудлаасаа 3 км хол байдаг байсан юм. Том гидстэй хэрэн л гэрлүүгөө алхаж харна. Угаасаа ч тэр үедээ өөр боломж байгаагүй. 2-3 цаг явдаг байлаа гэрлүүгээ. Ганц хоёр алхаад ламарна. Нөхөр маань амьдралаа авч явах гэж их л хичээдэг байсан. Би эмнэлэг явахдаа нэг ч удаа цуг явж байгаагүй. Гэхдээ би гомдлож үзээгүй. Тэр минь мундаг хүн. Нэг л өдөр төрөх хугацаанаасаа сарын өмнө гинтэл төрөх болсон. Өвдөлт өгөө тэр үедээ ч цастаа байсныг хэлэх үү. 1 км айхтар цасан донд алхсан. Арай гэр түрүүний тэрэг бараадад суугаад явж байгаад горхоор гардаг өгсөө замд гацав. Тэндээ машина гаргах гэж цаг гарan үтсэн. Нөхөр түрүүний жолооч энэ 3 маань их л даарсан байх. Тухайн үедээ бодох чөлөөгүй байлаа. Дараа нь харахад гуталнууд нь шалбад норж мөсцсөн байсан. Ингээд л гаргаж чадаагүй өөр машин дуудаж түрх хэмлэгтээ очиод хэвтэв. Үе жаахан өвдөж байсан болохоор дотроо би түүхэндээ ийм л өвдөлт юм уу? Би ч түүггүй даваад гарч чадах юм байна гэж бодсон. Гэхдээ пранк байсан юм байна лээ. Төд өдөлгүй жинхэнэ өвдөлт өгч нусаа хацартаа наасан. Эмнэлгээр дүрэн уйлаад л эхлээд эхлээд сувлэгч нь орж ирээд нуруу уйлж хажууд хамт байсан ч энэ ч уйлаад салахгүй юм байна гэсэн янзтай гараад орж ирээгүй. Ингээд лүүрийн 6 цагт дурж 2 сайхан үрсээ гаргасан 4 минутын зайтай төрсөн. Энэ үед л ээжигээ маш ихээр ойлгож өөрөө ч ээж байхын аз жаргалыг мэдэрсэн. Амьдралдаа гаргасан золиослсон бүхэндээ би харамсдаггүй. Одоо бол 2-2 хөрхөөр гэр дүүрэн аз жаргал бэлгэлж байгаа гэсэн байна. За 12 цаг 26 минут болж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Туркийн Ocean Branding Omega Give to Health гэсэн урайтаар хамтран ажиллаж байна. За энэ fish oil syrup буюу загсан тос юм байлээ. Тэгэд хүүхэд байх загсан тос гэх нэг юм муухан амттай юм өгдөг, цэцэрлэгт хүчээр өгдөг. Гэхдээ уул нь айгүй сайн л байсан юм байлээ л дээ, тий. Бид нар чи омега ер нь авдгүй юм байна хүнсээрээ. Тэгээ загсан тос өгөөд идэг байсан. Тэгсэн чинь одоо тэр загсан тос чинь зүгээр л бүр юуны амттай юм бэ гэсэн чинь бүр Tutti frutti буюу ойн жимсний амттай гинэ. Юу загсан тосны амт. Би загсан тос ууж үзээгүй л дээ. Зүгээр би яаж загсан тосыг мэддэг вэ гэхээр манай дүү чи 91 оны штэ. Тэгээд тэр үед ямар бэби ойл мойлч гэж байсан биш. Загсан тосоор биеийн туслаад өгснээ даам муухай үнэртэй. Тий, харин тий. Тэгээ би бүү энэ ямар муухай ингэж тэгдэг гэсэн. Тэг хүүхд багт бид нар цэцэрлэгт өгдөг гэсэн. Айгу тий. Бүр яг ингэ загсан тосоо уцах өдрийн хоолны өмнө жилөө дараач үл. Бид нар чинь тургаад тэгтээ багш зүгээр яг харж байгаа л болгодог. Хөдөөний хүүхдэд өгдөг гэсэн юм байна. Загсан тос тэгээд нэгтээ нэг удаан ч угаагүй. Тэдгээр айгүй нэг шилжилтийн үе болоод тэгэл болсон баг. Тийм гэтэл уулын загсан тос ч маш сайн байдаг гэж байна. Брэдфордын их сургуулийн судалгаагаар омега 3 тогтмол хэрэглэдэг хүүхдүүд бичих чадвар 81%, унших чадвар 67%, тоо бодох чадвар 74%-аар сайжирсан ийм Брэдфордын их сургуулийн судалгаа байдаг юм гинэ. Хөтөө дээр манай тэр дүр дээр загсан тосоор тослуусаар агаад гэх юм уу яасан амар онц сурдаг дээр мангар олон сургууль олон жил сурсан шүү дээ. Солонгосч очиж сурсан. Энд нөгөө нэг англи хэл дээр хичээл ордог сургуульч сурсан. Тэгээд сурч тэгээд нэг юм ажилд орсон шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд маш гоё амттай ийм загсан тосыг омега 3-аар баялаг. Тэгэхээр энэ загсан тосыг авч хүүхдүүдэд өгмөр юм байна. За тэгээд энэ Ocean Brand-ийн загсны тосыг өндөр түвшинд цэвэршүүлж хүнд металл бохирдлын шүүж авдаг учраас аюулгүй чанартай бүтээгдэхүүнд ингээд тооцогдд юм байна. Тэгээд өнгө оруулагчгүй, удаан хадгалах бодис агуулаагүй. Тэгээд угаасаа энэ Ocean Brand ч өөрөө 2004 оноос хойш байгалийн гаралтай түүхийд ашиглаад хүний бие тусгай нэмэлт бодис агуулаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санд болгосоор ирсэн. За тэгээд угаасаа харааг сайжруулах, за тэгээд бас хараа муутгаас сэргийлэх, арсны чигшил уян хатан байдлыг бас сайжруулдаг гинэ загсны тос нь өөрөө. Ер нь бол биднэрт бол энэ омега 3 маш их дутагддаг гэсэн шүү. За бүх эмийн сангуудаас та энэ Give to Health гэдэг Ocean Brand-ийн загсан тосыг сиропороо байгаа. Омега тий энийг авч болно. За илүүдэл ерөнхий мэдээлэл яг албан ёсныхаа нэмж төлөөлөгч нараас 8858 1311 8874 1311 гэдэг утаснаас аваарай. За тэгээд Ocean Mongolia гэж латинаар бичээд Facebook хаяр руу орох боломжтой. Хэрэглэхийн өмнө та эмийн заавартайгаа заавал танилцж байгаарай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Give to Health гэсэн урайтаагаар Туркийн Ocean Brand-ийн загсны тос буюу Omega ер нь Omega л юм даа тийм ээ. Хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний түүх булангаар Эрдэнэ Батүл гэж хотын дарга байсан Батулгаан дурсамж байна. Өө тийм үү. За
1974 оны намар шиг санаж байна. Долгион, Бацаан зоргио хоёр хамтлаг бүрдүүлээд Орос 3 дугаар сургуулийн үжлэг дээр тоглов. Би ч хөгжмийг зөөлцөө дагаж очив юм а. Тэр үед хөгжим бүжгийн болон Орос сургуулийн охидын өмнө үжлэгт өргөдөж тоглоно гэдэг бол тасарцаа л гэсэн үг. Тоглолт Демис Российн Амакед гэдэг дуугаар эхэлдэг юм. 40 мянгатад ид хийд болж исэн тул та. Эхлэл нь бөмбөрийн гоцлоор эхэлдэг. Тухайн үедээ л өндөр үр чадвар нэгсэн амаргүй дуу. Демисийн хоолой маш өвөрмөц, зоргио дуурайж дуулна. Долгион бас гитарыг нь тоглодог. Дууч янзын ихэлс. Би ёстой найз нарынхаа өмнөөс бөө маадгаар Орос Монгол охид руу масаага зогсож байтал. Эхний бадаг өнгөрөө дуу тасраа зогсчихв. Сандраа тайз руу гартал долгион бас гитараа тавьчихсан, ундууцсан зогсно. Бацаан зоргио түүнийг царай алтан зогсно. Тэгж өөр дуугаар тоглолт цааш үргэлжилж билээ. Үжлэг дуусаад гараад иртэл мангарынхан бид хэдийг тосоо зогсож байв. Мангарынхны 40-50 мянгатын дошийг байлдан дагуулах ажиллагаа нь ид эхэлж байсан үе л дээ. Тэд нилээ олоола. Бид гуравч зүхталтай нь биш, зодтолтол одоо. Баахан бижгинж жагаад хинэнч дийлсэн, дийлэгдснээ мэдсэн юмгүй зодоон дууссан. Мангарынхан бөө хараал урсгасаар л явцгаас. Бид хэд амарс хийгээд сууж үлдвэ. Би асуула. Дуу янзын эхэлж байтал яагаад тасраа зогсчвоо гэдэл. Тэгсэн Бацаан зоргио хэлж байна. Долгион тэнэг чин тахилтыг дуулахгүйгээд гитараа шидчихдэг байгаа. Гिचээд. Яагаад гэсэн чин долгион хөгжмийн зохиолч долгион яа шал балаа тахилттай юм а гэж авдий. Бид тэд үхтлээ нээлтчихлээ. Сүүлийн үед физикийн шинжилгээ ухаанд параллел олон орчлон ертөнц байдаг гэсэн таамаг хүчтэй яригдах болсон. Тэр ертөнцүүдэд бидний янз бүрийн хувилбар байдалтай хувилбарууд байдаг гэсэн. Бацаан зоргио долгион хоёр маань яг одоо уулзж байгаач хувилбар байх боломжтой гэсэн. Тэгвэл тэр хоёр өсвөр насныхаа дурсамжуудыг буу халаад сууж байгаа даа гэд. Долгион гойг дурсаж. Гой дурсамж тий хамт байсан хүүхд насныхаа дурсамжийг бичсэн байна. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. Сайн байцгаана уу? Гэр бүлийнхээ асуудлыг хүнд ярьдаг вэ гэд утсаар холбогдож чадаагүй тул бичгээр шийдлээ гэж. За энэ манай өчигдрийн буюу даваа гарагийн та сониогийн сэдэв байгаа. За эхнэртэйгээ ханлаад 26 жил болжээ. Эхэндээ манай эхнэр манай эгч нарт хов хүргэдэг байлаа. Нөгөөдөл нь яг намайг айлын хөвгт авч суучгаад бла ингээд би гэдэг хүн буруудаад л өнгөрнө. Төрсөн эгч маань нөгөө талд орохоор би яах ч үлээ дээ. Ер нь манай эхнэр жавхаалаг лидер маягийн хүн л дээ. Цагийн уртад энэ чанар нь улам тодорсоор манай эгч нар руу гүүхээ болж харин эсрэгээрээ нөгөө эд чинь бэрлүүгээ гүйдэг болж хизэнээс ч юм би гэдэг хүн цагаан тугаа өргөчихжээ. Гэхдээ хуваа тавина гэж юу байх вэ? Үзэлцээр явна да бит хоёрт. Нэг тохироо байдیں۔ Хүүхдүүдийнхээ хажууд муутахгүй гэж энэ маш чухал шүү. Одоо бол би харин новшрох маягтай хадам ээжтэй холбоотон болсон гинэ. Хадмын хувьд надтай ижил зовлонтой манай хүн дийлддэггүй ганц охин нь 4 охинтой л доо. Бид хоёр бүр цаадагт чинь шинээр өгсөн ааш муут гэж. Гэхдээ манай холбоо ааш муутыг нийлж муулахаас хэтрэхгүй байна дөө. Бас нэг юм байна. Эхнэрийн баг дүү надад нөхөр ингээд тэгээд яах вэ хаа гэдэг болсон. Бац нөхөр нь гинэ. Бас нэг юм бариад ирнэ. Эхнэр ингээд тэгээд гээд манай эхнэр дээр очихоор гертэн тэхэж очиод хоёуланг нь тас загнадаг гэсэн. Эхнэрийн ихч нэг дүү хоёр нь гэр бүлэрээ гадаадад байдаг. Би яахаа өөр тохиолдсон юмнуудаа ярьж эвтэйхэн байхыг зөвлөн кейсүүдээ гэвэлж гоё юм уу? Бас нэг юм байна. Манайх нэг хин цүтээ. Тэр бол жинхэнэ аз жаргал гэрэл гэгээ 6-тай. Мань хоёрыг жаахан дууга өндөрсгөд нэг хөөрхөн юм хэлнэ. Тэнгүүд хоёр тишээ савж унаал бүх юм мартагдана да. Олон жил хамт амьдрахаар нэгнийгээ нүдээ хараал ойлголцдог болдог гэсэн үний юм билээ. Сайхан нээлттэй, буулттай байж гэр тодорхой болж өгвөл гадагш нь гаргахгүй байх нь зөв юм бэлээ. Хоорондоо ярилцаа сурчвал жинхэнэ айл болж байгаа нь тэр дээ. За тэгээд Монгол айл бүрийн хойморт гэрэл гэгээ затарч байх болтугай. Баян сонсдог шүү. Амжилт гэсэн байна. За чойрон гоо дээр. Ээж надад сэтгэлийн амар амгалан гэдэг бол дээдийн жаргал гэж байнга хэлдэг байсан юм. Тийм үгийг хүн олон сонсоод ирэхээр нэрэл тиймдээ гэж хүлээж авдаг болчихдаг юм билээ. Миний хамгийн түрүүлж уншсан номнууд ер нь дандаа л ээжээ уншсан номнууд байдаг. Одоо жишээ нь Бод мөрийн зэрэг, Очир огтлогч, Далай ламын сургаалууд гэдэг тиймэрхүү номнуудыг би нэг үе их уншдаг байлаа л да. Тэгээд унших тусмаа л би ээжийг яагаад тэгж хэлдэг байсныг нь ойлгосон. Намайг ер нь жоохон бахаас л ээж надтай нийн өгөө бүхнийг айгүй сайн ярилцсан. Би ээжид ийм найз залуутай болсон. Одоо саллаа барьлаа гэдэл ярина. Тэгэхээр ээж миний хүү сэтгэлийн амар амгалан гэдэг чинь дээдийн жаргал байдаг юм аа. Тэрийг л сайн бодож угаад сонгочихж бай гэдгээс өөр үг хэлэхгүй. Одоо ингэж бодох нэ нэрэл хүн амар амгалан баймаар байгаа бол хийх гэж байгаа үйлдэлээ өөрөө сайн бодох ёстой байхгүй юу? Энийг хийчихвэл, ингэж хэлчихвэл би дараа нь өөрөө тайван амгалан байж чадах уу гэдгээ сайн бодож байгаад шийдэхэд хүний амьдралын зам аандаа амар зүг болоод эхэлдэг.
Сүү тавьсан байсан залуугаасаа салсан шалтгаан нь ер нь бол энэ байсан юм. Гэхдээ одоо юу гэдг юм бэ? Сэтгэлийн амар амгалангаасаа болж хүнээс салсан гэхээр хүмүүс учиргүй зодож нүддэг амар амьдралтай байсан юм байна гэд бодчих вэ дээ. Тийм зүйл огт байгаагүй. Зүгээр л тэр залуу бид хоёрын ирээдүг харж байгаа өнцөг шал өөр байсан. Өөр гэдэг чинь муу гэсэн үг биш шүү дээ. Буруу ч гэсэн үг биш. Би хайртай юм чинь тэр залуутай хамт үлдчихгээд дараа нь тухгүйтэд тавгүйтэд баймааргүй байна шүү дээ. Насаараа би ингэж амьдрахыг хүсээгүй шүү дээ. Ингэж бодож амьдрахыг хүсээгүй учраас өөрийн амар амгалангаа сонгоод би биедээ хичнээн хайртай байсан ч гэсэн би 3 жил хамт амьдарсан залуугаасаа салсан. Ер нь бол тархиараа шийдсэн юм уу да. Тэгээд салчгаад удаагүй байхдаа би 3-7 хоногтой жирэмсэн болчихсон гэдгээ мэдлээ. Түүн рүү залгаад энэ тухайгаа илтэл хоёулаа салаа тустай байгаа юм чинь ер нь гаргаа димээ байхаа гэхээр нь окей чи тэгвэл имлэг олж хоёулаа маргааш хамт явъя гэж хэлсэн. Тэгж хэлсэн ч гэсэн би шүнжэнгөн энэ талаар бодож хонлоо. Дараа нь харамсахгүй тулд дахиад л тархиараа сайн бодож бай шийдэх гээд бодоод л байсан. Хүсээд ч хүүхдтэй болж чаддгүй хүн байдаг да. Тэгтэл энэ хүүхд намайг гэж зориод ирчихсэн байдаг. Учир жанцантай л надаар ирэх гээд байгаа юм шиг санагдсан. Гэхдээ бас нэгэнт би энэ залуутай амьдрахаа болигээ шийдчихэд буцаа тэр амьдрал руу хүүхдтэй учраас орж очмооргүй байлаа. Хүүхд байхгүй байхад болохгүй байсан зүйл гараад ирэхээр нь болно гэж байхгүй шүү дээ. Тэгээд би юу шийдсэн бэ гэхээр за хүүхд бид хоёр алцахгүй. Би хүүхдээ ганцаараа сайхан өсгөж чадна гэж шийдээд маргааш нь эмнэлэг явах гээд ирэхэд нь би бодлоо өөрчилж өгсөн сууж байгаа юм чинь. Нөгөө залуутайгаа ярилцаад гаргасан шийдвэртээ өөрөө хариуцлага хүлээнэ гэдгийг хэллээ. Ганцаараа бодсон, ганцаараа шийдсэн, төрөн төртлөө л ганцаараа. Хүүгээтэй 9 сарын хугацаанд хэцүү өдрүүд байсан. Гэхдээ айхтар хэцүү бол биш. Хамгийн анх хүүхдийнхээ зүрхний зохилтыг сонсох гээд эмнэлэг дээр очиход тэр эмнэлгээр байгаа эмэгтэйчүүд дандаа нөхрөө дагуулчихсан явж байхад би тэнд ганцаараа сууж байлаа. Тэгээд хүүхдийнхээ зүрхний зохилтыг сонсчоод би дотроо аав нь сонссон ч болосоо гэж бодсон. Тэрний ч бас анхны хүүхд юм л да. Тэгээд эмнэлгээс гараад явхад нэг тийм горигтай юм шиг мэдрэмж төрж байлээ. Дараа нь дахиад хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулах гээд эмнэлэг дээр очив. Гадаа нь орхоо хүлээгээ сууж байхад дахиад л дандаа нөхрөө дагуулчихсан хүүхнүүд би ганцаархна. Тэгээд би дотроо юу гэж бодсон бэ гэхээр чи л өөрөө ингэж шийдсэн ганцаараа ч гэсэн хүүхдээ сайхан өсгөнө гэж шийдчихэд одоо яагаад чи ингэ шаналх гээд байгаа юм бэ? Хинч чамайг тэг гэж хэлээгүй штэ. Гэд өөртөөгөө ярилцахаар за нэрэ тийм дээ гэдэл гайгүй болно. Эмнэлэгт үзүүлээд хүү байна гэж сонсцохоор гарч ирэнгуутаа би нөгөө залуу руугаа би чамайг зүгээр мэдэх ёстой байх гэж бодож байна. Чи хүүтэй болох гэж байгаа шүү гэж бичээд орхичихж байгаа юм. Ер нь бол тэр 9 сарын хугацаанд би тэр залуутай огт зууралтаагүй. Нөгөө талаас ч гэсэн чив чимээгүй. Хамгийн сүүлд эмнэлгээс очиод солилцох хуудас илүү нэг юм авд юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр за ингээд жирэмсний хяналт дуусчихсан шүү. Одоо төрөх эмнэлэг чамайг хариуцах хугацаа үлдэж байна гэсэн утгатай солилцох хуудас маяг юм өгдөг юм байна л да. Тэгээд л нөгөө намайг хянж байсан юмч за миний охин эрүүл төрөөрөө ад жаргал хүсийгээд хэлсэн чинь би гараад л уйлчихсан. Яагаад уйлсан бэ гэсэн чинь хүүгээ тээж байсан аялал минь дуусчихж байгаа байхгүй юу? Гидсэнд байхдаа хүү минь хөдөлдөг өглөөс ирэхдээ би нэрээ энд чинь ийм хөөрхи юм байгаа даа гэдэл гидсээ хэлдэг. Тийм нандин мэдрэмжүүд дуусчихж байгаа нь тэр. Жохон гунигтай гэхдээ жаргалтай. Bittersweet гэдэг дээ. Тэгээд гэрлүүгээ алхаж байсан чинь цас ороод л нэх гоё романтик. Тэгэхэд л би миний хүү ээжтэй ирэх л ёстой хүү ээжтэй гэж бодож үлээ. Бид хоёр сайн төрлөө төрсний дараа жижигхэн улаан юм хажууд авчираа тавьчихсан. Би ээж нь гэж хэлж чадахгүй, миний хүү ч гэж дуудаж чадахгүй. Нэг жаахан ичээд байгаа юм шиг. Тэгснээ хөөй сайн уу гэж хамгийн анх хүүтэйгээ ярьж эхэлж байлаа. Царайг нь харсан чинь надтай амар адилхан нүд хамартай. Бусад бүх юм нь аавтайгаа адилхан байсан. Миний ээж ирж бид хоёрыг 1 сар асарч хамт байсан юм. Тэгчээд баян онгор руугаа буцахаар болоод өглөө манай дүү хөргөж өгнө гэд ээжийг аваад гарахаар болсон. Ээжид за баярлаа баяртай. Бид хоёр ёстой сайн байж байна гэж хэлээд л яг гараад явсныхан дараа хүүгээ тврээд ганцаараа үлдэхдээ би нэрнгээсээ яг ганцаараа юм байна штэ гэдгээ мэдэж байгаа байхгүй. Тэгээд хүүгээ тврээ зогсож байхдаа би ээж хүү хоёр алцахгүй мундаг амьдрнаа. Ээж нь хүүгийнхээ төлөө бүхнийг хийн. Миний хүү ухаантай сайн үр болоорой гэж хүүдээ хэлсэн. Тэр цагаас хойш тэгээд дасралтгүй хөдөлмөрлсөндөө 3-4 жил бол амар л их ажилласан. Гэхдээ зовж ажиллаагүй гэх юм уу? Ягаад тэгэхээр хүүдээ сайхан ирээд өгөхийн тулд би л хичээх юм чинь. Ерөөсө хийж болох бүхнийг хийсэн. Миний хийдэг яг үндсэн ажил хоол хүнсний аюулгүй байдлын аудитор юм л да. Хоолны газруудыг шалгадаг ажил. Тэрийгээ хийгээ тэрнийхээ хажуугаар бас тэр чиглэлээрээ газруудад зөвлөгөө өгнө. Одоо жишээ 4 салбартай байж байгаад 2 салбар нь дампуураад хаагдаад үйл ажиллагаа нь жаахан тасалдаж байгаа газарт зөвлөгөө өгөөд бизнесийг нь буцааж босгож ирнэ ч гэдэг юм уу те. Цагт баригдсан биш зөвлөх маягийн ажлуудаа түлхүү хийгээд бусад цагаараа 5-10 гэж голохгүйгээр мөнгө олж болох бүхэл юмыг хийсэн. Чөлөө завсар болтохоор нь таксинд явж байгаа юм. Хүүхдүүдийн бие даалтыг нь хийж өгч байгаа юм. Тэгснэ урбан жинс цагаан сар болгоноор коллекц гарангуут нь би тэндээс нь аваад өөр аймагт аваачаад зарж байгаа юм. Зарим газрууд чинь дээлнийхээ товчийг зангидуулах ажлыг нэг товч нь 200 төгрөг гээд ч юм уу хийлгэдэг байхгүй. Тэгэнгუთ би тэрийг чинь орой хүүгээ хараад байж байхдаа товч загдаад л сууж байна. Хажуугаар нь бас магистр аач сураад амжсан. Дор хаяж 2-3 ажил байнга зэрэг хийн.
Ээж хүү хоёр алзахгүй гэж хэлчихсэн шүү дээ би чинь. Тийм болохоор хүүгээ ганцаараа өсгөөд явж байхдаа би огт түүртэйгүү. Би өөрийгөө гаднаас нь хараад чи ямар амар хүчтэй юм бэ? Чи ямар сэтгэлийн тэнхээтэй юм бэ гэж бүр гайхаж байсан. 4 жил орчмын хугацаанд мөнгөө цуглуулахад би өөрийн бизнесээ босгож ирэх хэмжээний мөнгө хураачихсан байсан. Тэгэл яг бизнесээ төлөвлөөд ресторантай болно гэд ярьж байх үед надад нэг хамтрагч охин байсан л да. Бид хоёр нэгнээ удаа мэддэг юм. Тэр охины ажилд хандах хандлага ёс зүй надад таалагддаг. Намайг ийшээ тийшээ явж юм зардаг байхад тусалдаг байсан юм. Яг над шиг ээжтэйгээ хүүхдтэйгээ ганц үе ээж. Охин нь миний хүүгээс 1 сар ихч. Тэр охин шараатны эцэст айлын хашаан 4 хантай гэрт амьдардаг. Тэгэнгүүт миний хүүтэй нэг нийгэмд өсөх гэж байгаа түүний охин шал өөр ертөнцид өсөх гээд байгаа байхгүй. Миний хүүхд магадгүй сургуулаа тарчгаад бассейнд явна, шатрын дугууланд явна, эсвэл найзуудтайгаа явж PlayStation тоглоно. Зуны амралтаараа ээжтэйгээ эмээтэйгээ өөр улс руу аялна гэж боддог байхад захын хороололд өсөж байгаа охин сургуулаа тараад очиход нүрсээ авсан болов, ус байгаа болов, ус халааж байгаад хувцснуудаа угаах юм байна гэдэг ч юм уу. Шал өөр юм бодно. Ирээдүйд миний хүү сургуулийнхаа гаднаас ээжээрээ ч юм уу жолоочоор ахуулаад машин суугаад хардаг байхад тэр охин автобуснаас буугаад 1 км орчим шороогоор алхаж гэртээ харна гэд бодохоор надад гонигтай санагддаг. Уг нь нэг нийгэмд өсөж байгаа хүмүүс бүгдээрээ л адилхан орчин нөхцөлд байвал гоё шүү дээ. Хүүхэд юу бодож जैन тэрнээсээ цаашаа хөгжинэ. Өнөөдөр хоногийн хоол өглөө босоход гэр хүйтэн байх болов уу гэж бодож байгаа хүүхэд тэрнээс цаашаа юм бодож чадахгүй. Тэгээд тэр охинд би юуг санал тавьсан бэ гэхээр надад нэг ийм мөнгө байна. Би хөрөнгө оруулъя. Чи цаг зав гарга. Тэгээд хоёулаа хамтдаа бизнесээ босгож ирье. Би зүтгэсээр угаад хүүгээ аятайхан сургууль сургаад аятайхан амьдрал чадна. Тэгвэл чиний охин яах вэ? Хоёулаа хүүхдүүдтэй сайхан ирээд өгөхийн тулд санхүүгийн чадамжтай бай гэсэн. Надад угаасаа хамтрах хүн хэрэгтэй байсан л да. Тэгээд ярилцаад би тархин тэр охин мотор нь болоод ресторан хамтдаа нээсэн. Миний энэ бизнесээ явуулж байгаа хамгийн гол зорилго нь манад ажиллаж байгаа хүмүүс надаас чөлөө авч Солонгос руу явж 3 сар ажил хийх шаардлагагүй цалинтай байгаасай л гэж хүссэн юм. Гэр бүл бүтэн байх хэрэгтэй. Үр хүүхдийн хайжууд, аав ээжүүд нь байх хэрэгтэй. Санхүүнд боломжтой байсан бол хинч хүний нутаг руу ажил хийх гэж явахгүй шүү дээ. Яг ингээд ганцаараа хүүхдэд төрүүлээд өсгөөд явж байхдаа энэ талаар бодоод л байсан гэх юм уу да. Одоо манай рестораны ажилтнууд менежерийн авч байгаа цалин зах зээл дээр байгаа газруудын цалингаас 20-30% өндөр цагийн үнэлгээтэй. 10 жил доктортой үйл ажиллагаа явуулсан компаниудын цалин одоо миний өгч байгаа цалинтай адилхан. Тэгвэл би 10 жилийн дараа манай компанид хаана байхгүй ирээдүйд олон салбартай болохоор би дахиад олон аав ээжид сайн цалин өгч миний хүүтэй нэг нийгэмд өсөх хүүхдүүдэд сайнаар нөлөөлж чадна. Энэ надад хамгийн том мотивац болдгийг. Манай менюн дээр байгаа юмнуудын үн амар хямдхан. Тэгснээ итгэж болох хамгийн эрүүл халтаатай. Хизээ ашиг олох юм гэж хүмүүс асуудаг юм. Гэтэл ашиг гэдэг чинь зөвхөн мөнгөөр хэмжигддэг юм биш шүү дээ. Мэдээж бизнесийн байгууллага ашигтай ажиллах гэж хичээд. Гэхдээ жухлын дараалал өөр гэх юм уу? Яг энэ чинээгээр удаа явхад бид хэд хүссэн хүсээгүй ашигтай ажилладаг газар болчихно. Ажилтнууд маань сэтгэл хангалуун ажилдаг болохоор тэр хэрээрээ ажиллаа чин сэтгэлээсээ хийж үйлчлүүлэгчтэй анхаарал тавьдаг. Тийм учраас манай үйлчлүүлэгч 80% нь байнга эргэж ирдэг. Эргэж ирэхдээ дахиад өөр хүн дагуулж орж ирнэ. Дагуулж орж ирсэн хүн нь дахиад өөр хүн дагуулж орж ирдэг. Манайх байнга л дүүрэн байдаг юм. Ээж хүү хоёр алцахгүй дээ. Ээж нь хүүхээ төлөө бүхнийг хийн гэж хэлсэн үг ийм хүчтэй байсан. Хүүмэнд багаагүй байсан бол надаас энэ их эрч хүч хүсэл тэмүүлэл зориг төвчээр гарахгүй байсан баха. Одоо намайг юу ч зогсоодгүй. Би шүн 2-3 гэж ажиллаад дуусгаад гэртээ хараад өглөө бүр хүүгээ 8 цагт цэцэрлэгт нь хүргэж өгчөөд дахиад бүтэн өдөржингөө ажилдаа явсан ч ядардгүй. Миний хүү ээжтэй гайхамшигтай юм авч ирсэн үр байхгүй юу? Одоо тэрний нөлөөгөөр би зөвхөн хүүгийн төлөө биш. Дахиад олон хүүхдүүдэд аав ээжээр нь дамжуулан эерэг нөлөөлөх юмсан гэд маш ихээр тэмүүлж суунаа. Ямар мундаг эмэгтэй вэ тий? Харин тийм гоё санагдсан. Утга учир нь гоё юм тий. Харин тий. Яагаад энэ ажлыг хийж байгаагаа ойлгоцсон хүн чинь баг гэгэрс үе гэсэн шүү дээ. Өстой гоё юм. За Улаанбаатар хотод 12 цаг 43 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Менопос хамтран ажиллаж байгаа. За номер чамд Менопос зэрэглэегүй байсан. За. Тий. Юу юм бэ? Та Менопостой болох юм бол зээл авч болох юм байна. Менопосороо дамжуулаад одоо пос машин бизнес эрхэлдэг хүмүүст бол энэ маш хэрэгтэй юм байна лээ. За эргэлтийн өрөнгөө санхүүжүүлэгчийн зориулаад хэрвээ та Менопостой бол эсвэл Менопосын хэрэглэгч болоогүй бол Менопосын шинээр хэрэглэгч болоод тэгээд эргэлтийн өрөнгөөр 100 сая хүртэл төгрөгийг 100 саяыг 36 сар хүртэл хугацаатаагаар сарын 3.5-аас 1.5% хүүтэйгээр зээлж болох юм байна. За та яг одоо хэрвээ зээлийн үст өгөхөөр байгаа бол манай одоо энэ дэлгэцэн дээр гарч байгаа баннерыг бас баннер дээр QR-ыг уншуулад хүсэлтээ өгөх боломжтой байгаа шүү. Тэгээд барьцаагүй, шимтгэлгүй, өгсөн зээлнээсээ бас шимтгэл авахгүй гоёгац. За тэгээд шуурхай давтан зээл авахурт хугацаа нь уртсдаг. Анхлан зээлдэртэд одоо 12 сар, 18 сараар зээл гардаг бол
зээл авах тутамд хугацаа нь уртцаад бүр 36 сар болох боломжтой. Тий. Дээр нэмэгдээд авах болгонд зээлийн хүү буурдаг давуу талтай. Тэгэхээр бүр сарын 1.5 хүртэл хүүтэй болох бүрэн боломжтой. Тийм ээ. Зээл аваад төлөөд ахад те заавал 100 сая биш те. Ингээд баг багаар төлөөд ахад дараагийн зээл чинь ингээл хүүн багсаалах юм байна. Стогоо энэ ста надад аюу санаа. Дээрээс нь төлөлтийн хувьд нөгөө та өөрөө минут босоо ингээд нөгөө бизнестэй ашиглаж байгаа учраас бүр өдөр болгон зээлээ төлж болно. Ямар ч мэддэхгүй те. Өдрийн 20,000 ч гэдэг юм уу 50,000 гар ингээд ачаалалгүйгээр хурааж яснаа л за зээл төлөх өдөр гэж хүнээс мөнгө зээлээд авахгүй гэсэн үг. Өдөр болгон төлж болно. Сарын эцэст ингээд нөгөө сар болгон төлж болно гэх мэтчлэн. Одоо уус энд хэрэглэгчийн сэтгэл байгаа байхгүй юу? Олоудаа зээл авахурт хүү буурч хугацаа уртцдаг мөн өдөр бүр баг багаар ингээд автоматар төлөгддөг учраас зээлийг эргэн төлөхөд ямар нэгэн дарамтгүй хэлбэр байдаг гэж байгаа байхгүй юу? Харин За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 1811 22 гэдэг дугаараас аваарай. 1811 22. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Menopause хамтран ажиллаж байна. POS ийм болчих гэж нэрээ тий. Харин тий. Босороо дамжуулаад зээл авчихна. За үдийн хашаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэн ирхэн сонсогч танд шууд хүрч байгаа. За copy post гинэ. За. Анхны постоо өчигдөр өдөр 13 цагийн үед би ч хөгшин настай ээжтэйгээ зах гарч хүнсээ цуглуулах гээд бас хажуугаар нэмлэг орж үзүүлэх гээд бид хоёр ч нэг хүл муутай. Нөгөө нь өнөө маргаашгүй төрөх төгсөн. Хоёр хүн автобусаар нэгдүгээр төрөх орж үзүүлчихэд хар хорон зах орохоор явлаа. 19-р байрны автобусны буудлын дээр буугаад алхаж байтал ээжийн мань цүнх миний барьж явсан тортой ямиг саарл хүүдтэй нэг залуу шүрээд л урагшаагүйгээ явчих. Би ч айж балмагцсандаа хамаг чадлаараа наад тулгаачаа бариад аваарай гэж орилж гарваа. Хүмүүс тэр залууг хараад л өнгөрөөд. Тэгтэл нэггүй араас нь байдаг чадлаараа хөөй зогс гэд гүүгээд тэр хоёрч хөөцөлтөд алга болчих. Ээж бит хоёр ч айд сандраад яхаа мэдгээ болоод байж байтал хэсэг хугацааны дараа бит хоёрын урдаас байдгаар амьсгаачсан хар цамцтай нэггүй гүүгээд ирлээ. Маягч юмаа бүрэн байна уугүй юу шалгаа таваараа гэд түрүүхэн шүрэгдсэн тортой бичиг баримт цүнх хоёрыг мань барьсаар хүрээд ирлээ. Ээж бит хоёрч бөөн баяр аргагүй штэ. Ээжийн минь бүтэн 1 сарын тэтгэврийн мөнгө бэлнээр цүнхэнд явж байсан юм чинь бас бичиг баримт дутаас гэрийн дэлгүүргээд манай хамаг гол юмнууд явсан юм чинь бид хоёр айд сандарсан хоёр хүн олигтойч баярлал салархснаа илэрхийлж чадаагүй. Нэрийг нь асуухад мөнх оргилгэж байсан. Төв аймгийн Баян Чанан сумынх одоо 18 настай гэж байсан. Магадгүй өөрөө аав ээж нь ах дүүн сонсож байгаа бол хүүгээ сайхан хүү болгож хүмүүжүүлжээ. Чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье гэсэн байна. Ямар мундаг юм бэ те. Харин тий. За хоёлаа юу яачих вэ? Группээс шууд уншчих уу? Тэгээ. Гэхдээ нэг хүмүүс маань уул нь миний түүх гээд хаштаг хэрэглээд ингээд бичвэл айгу зүгээр те. Тий. За надаа штэ те чатаар яриад би тэгээд нөгөө нэг амраар шидснийг пост ийшээгээ ороогүй юм шиг байна. Тэрийг уншаад өгчт юм билүү? За зүдээ ачаар хаана вэ? За би миний түүх гээд хаштагтай нэг өчигдөр нийтлэгдсэн пост байна. За. Бүгдээрээ сайн уу нэрийг нуталсан юм байна. Бүгдээрээ сайн уу? Би өөрийгөө азтай эмэгтэй гэдгээ маш сайн мэднэ. Нэмээд бэлгийн тэнгэргүй гэдгээ мэдсэн түүхээ хуваалцъя. Эмэгтэй хүн болж төрснийх амьдралдаа ганц удаа амьд цэцэг ингэртэй тэрвэрч үзлээ. Гэвч тэр нь үхээд өнгө нь харлаж хүрэнтэд үнэр нь өмхирсэн байсан. Нэг хүний хайсан цэцгийг нөхөр маань авч ирсэн сүүлд нь мэдсэн. За бас ганц удаа 3,000 үнэтэй шарах шүгэ үергэсний 6 жилийн яваагаар авч өглөө. Тэр үедээ ямар сонирн бэлэг вэ гэдэл бодоод өнгөрсөн ч дараа сараас нь эхлээд амьдралдаа авч үзсэн хамгийн үнэтэй бэлгийнхээ лизингийг өөрөө цалингаасаа төлж эхэлсэн. Сүүлд нөхөр маань утасныхаа VAN гэж юу гэсэн юм бол VPN. VPN-ийг гэж ütсэн бөө. За, утасныхаа VPN гээд массажны аппаратын реклам. Тэгвэл биш байх уу? Мэдхгүй. За, утаснаас массажны аппаратын реклам үзэж байснаа энэ 1 сая үнэтэй юм байна лээ. Чамд авч өгөх гэсэн аймаар үнэтэй юм байна лээ гэж үлээ. Уг нь би өөрийгөө арай илүү үнэлдэг байсан юм. Тэгж л 1 сая төгрөгийн бэлэг авах ирэхгүй хямдхан хүүхэн юм гэдгээ мэдсэнтэй. Цэцэг өгдөгч авсан мэдрэмжийг хизээч өгдөггүй гэдэг. Би тэр үед өгсөн цэцэг авсан юм бишээ. Цэцэг үзэх бүр үнэртэх бүр сэрдэг хар бараан дурсамж авсан юм аа. Үржээлч бас бэлгэнд авсан юм бишээ. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдсан юм аа. Юу ч гэж дүгнээр юм дээ. Энэ түүх ганц бэлгэний тухай түүх байсангүй. Ханийн тухай, дотоод хүн чанарын тухай, үн цэнийн тухай байсан ч юм уу. Эцэст нь хосууд маань үн цэнтэй хүндээ, үн цэнтэй бүхнээ зориулхаа надаар заалахгүй мэдэндээ. Цаг хугацаагаа халамж анхаарлаа өөрийгөө гэдэл анхаарал хандуулсанд баярлалаа.
За тэр угаасаа нэлийн уурт юм байна. Дараа нь манай редактор тэгээд дараагийн нэвтрүүлэгт оруулах бах. Угаасаа нэвтрүүлгийн цаач гэсэн энэ хүрээд өндөрлсөн байна. За тэгээд миний түүхээ үдээ ачаар групп руугаа бичээрэй. Тэгээд загтал бичсэн сонсогчдоо баярлалаа. Хамт байсан үзэгч сонсогчдоо бас баярлалаа. Энэ үрээд 2025 оны 4-р сарын 29-ний мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Menopause за мөн Туркийн Ocean brand-ийн Fish Oil Syrup буюу Omega Gift to Health гэсэн уриатгаар хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3